Энэ хүн эрхийн комиссийн сайн уншдаг дүгнэлт гэсэн баримтч төрөө болд гишүүнүүд үзүүлсэн л дээ. Байнга орооны хурал дээр. Тэгээ би нэг юм асуух гэдэг. Энэ байнга орон дээр тэр миний үтсэн юм бол ямар ч гараа өсөхгүй тийм бичих байсан л да. Одоо наад сайн уншдаг юм дээр хүн эрхийн комиссийн гишүүд гараа өсөх зурж баталгаажуулах юм биш үү? Тэгэхгүй наадах чи сүүлд нь юу ч болоо бэлээ хэн мэдлээ. Энийг тодруулах гэсэн нэгдэг барьт. Хоёрдугаарт тэр саяын хүн эрхийн комиссийн илтгэл дүгнэлтэнд дурддагдсан 6 хоног өдөр шөнөгүй тамилсан явдлын чинь дараа тэр хэрэг хүлээлгэх ятгалга гэдэг юмнууд өдөр шөнөгүй явагдсан. Ятгалга тэр хамт хоригдож байсан хүн чинь ятгах өргөд орсон нэр нь хүртэл тийм юм. Тэгээ энэ юм чинь явсаар байгаад 15 оны 9 сарын 18-ны өдөр анхудаа тэр содон даржаа өмгөөлөгчхөө мэдүүлэг өгтөн тэр зааж өгсөн юмыг хэлээд тэгтээ би гэрт нураагүй Баашингийнхны үүдэн дээр үлдсэн гэж хэлээд явсан барьсан тухай яриад тийм юм мэдүүлэг гаргуулж авчихад маргааш нь мөрдөн бацаагч нь очиад өчигдөр ярьсан зүйлээ цаасан дээр биччих гээд үзэг цаас 2 өгöd тэгэхээр нь бас нэг өчигдөр нь ярьсан юм биччихсэн ийм 2 удаагийн юм байд юм байл шүү дээ. Тэгээ тэрнээс хойш мэдүүлгүүдтэй бол би худаа хэлчихсэн юм ийм дарамт шахалтанд ороод гээл мэдүүлсээр байгаа шийтгүүлэл дууссан л да судан даржаагийн хувьд. Тэр Чимгэ гэдэг эмэгтэй бол ирээс 400 тоног хоригдохдоо ганц ч удаа энэ хэргийн талаар мэдүүлэг өгөөг худлаа наадах чинь би юм хэрэг гарахад оролцоогүй гэж хэлсээр байгаад энэ шүүхийн ял авсан юм л ядэн шүү дээ. За тэр Амгаланбаатарын яриад байдаг юм чинь бол хүн авахын аргагүй юмнууд л байдаг юм байна л. Ийм зүйлийг нэгдүгээр хэлэх ёстой байх гэж бодож байна. Ер нь хууль намаараа явдаг улс байсан бол энэ юм чинь сураг сонсонгууд тэр дээж өгөх ерөнхий шүүгч чинь эсэргүүцлээ бичээд бүх шүүгчтэй хуралдаан хийгээд энэ хүмүүсийг суллах ёстой л да. Тэгтэл тэр дээж өгөх ерөнхий шүүгч чинь танхимхай тэргүүн шүүгчийн эрхийг болгож аваад өөрөө хурал даргалаад ингээд дуусгачихсан шүү дээ. Тэр зориг гэдэг этгээд энээс чинь болоод эсэргүүцэл бичих дээж өгөхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрх байхгүй болсон. Бүх шүүгчтэй хуралдаанаар энэ хэрэг эцэслэнийг урах найдвар байхгүй болсон. Цэвэрл ийм албан тушаалын шинжтэй юм байгаа шүү дээ. Тэгээ энэ талаар одоо хүн эрхийн комисс юу гэж бодож байгаа юм бол би дээр үед та нартай ганц нэгтэй ярьж л байсан. Ийм юмны за 3 дугаар микрофон. Алтан бичгээр хөргүүлсэн юм аа. Тэр алтан бичгнээс нь салчаад яваад байгаа юм байна л да. Харин гарч зурсан алтан бичгээр хөргүүлсэн. Энэ танилцуулгыг хавсралт болгоод оруулсан байхгүй юу? Энийг комиссын хурлаар ярьсан. Бид нар үзчихээд комиссын хурлаар яриад тэгээд одоо алтан бичиг хөргүүлье миний гар хэсэгтээ алтан бичгийг энэ танилцуулгыг хөргүүлсэн. Шаардлагатай бол гар хэсэг зурж болно. Энэ дээр одоо хөргөөцөд байх юм байхгүй. А бидний хувьд бол зөвхөн бичлэг дээр үзсэн. Тодорхой юм нь юу вэ нөхдөд эрүү шүүлт сулгасан уу тулгасан. Бүр дээд зэрлэгийн зэрлэгээр тулгасан, бэлдэж байж тулгасан гэдгээ энэ дотор юмд байгаа. Одоо манай гишүүд сайн мэдэх байх. Тэр бичлэг бол дээд зэргийн бичлэг байгаа шүү. Одоо
орчин үеийн одоо өнөөдрийн байдлаар гэхэд чинь 461 дээрээс яг тэгж камерт нь байгаа тэр бичлэг бол ийм нарийн гарахгүй шүү дээ. Ерөнхий үйлдэлүүд гарахад тэр дуу, тэр бичлэгийн чанар энэ чинь зориу тэнд давэж тавьж ягаад тэгээд тэр гурван хүний асуугаад дарамтлаад байгаа юм чинь бол зориуд үг зааж өгсөн байгаа юм. Өөр ямар ч юм хэлэхгүй тэрийг л нэхэд байгаа шүү дээ. Тэгээд содон доржаа нэг ч удаа би хийгээгүй, би хийгээгүй, би хийгээгүй, би ерөөсөө хийгээгүй гисэр уга дууссан. Чимгээгийн хувьд бол маш хайрсан байдалтай юм нөмөрчөөл ингээл суусаар байгаа дууссан. Сэтгэл зүйн хувьд чимгээгийн хувьд бол маш их дарамттай байд юм байлаа. 20 одоо 407-д хоригч байхад би бас очиж уулзаж нөхцөл байдлын асуудалтай танилцж байсан. Зүгээр тэрнээс цааш юу болсохыг бид мэдэхгүй шүү дээ. Зөвхөн бичлэгээс дүгнэлт хийж байгаа болохтой зэрэг. Зүгээр бидний хувьд нэг бодож байгаа юм юу байна вэ гэхдээ зэрэг нэгэнт ихтнэл нь ийм одоо харгас маягаар эрүүл шүлт тулгсан юм чинь ядахтаа яаралтай суллаад магадгүй цаашаа яаж үргэлжлэхийг бид мэдэхгүй шүү дээ. Тэр одоо бодвол Нямдар цайдын саяын хэлдэг одоо богор байгаа болвол бүр улмал хурдан сулламаар шиг. Бид хэрэг үзээгүй учраас мэдх юм алга. Ямар ч нөхцөлд энийг яаралтай шийдэх хэрэгтэй байгаа юм. Нэг хоног ч гэсэн цаана байж болохгүй шүү дээ. Би энд ганцхан жишээ хэлье. Цагдан хорих байранд шүүгчийн тогтоолгүйгээр нэг ч цаг хорж болохгүйгээд 461 дээр бид нар хяналт шалгалт хийгээд тэгээд бас шүүгтийн захирамжийг дараа нь ирүүлдэг дутагдал байсан. Энийг болиосон шүү дээ. Шүүгчийн захирамж дууссан л бол одоо 20 ангийн дарга шууд сулалж бай гэж. Энэ ажил хийж байгаа одоо Дамжин цэрэн дарга та тэнд байсан одоо сайн мэдж байгаа баг тийм ээ. Шууд сулалдаг. Үгүй тэгвэл одоо ингээд ийм болчиход байгаа нь улсын их хурлын гишүүд нь яриад байдаг. Прокурор нь бас одоо хэлээд байдаг. Шүүх нь одоо байж ээж ингээд суугаад байж болохгүй байх л гэж бодчихоо. Зөв хүний хувьд шүү. Нэмдэр шийд тодорхойл. Би тэгэхээр ингэж ойлголоо шүү дээ. Одоо тэр гар үсгс дагавар бичгээр л явуулаад байгаа юм л да. Энэ сүүлийн үед энэ ийм их нарийн юм дээр бол нэг хоёр өгтө албан бичгээр хөргүүлүүгээд арт талд нэг тамга тэмдэггүй цаас авчуулчаад яваад байгаа байхгүй юу. Танаа тэр болд гишүүнд өгсөн юм чинь тийм л юм байлаа. Би тэгээд сая бямдаж дарга юу гэж хэлж яах вэ гэхлээр одоо тэр хойд талынхаа дүнэлт гэдэг юм дээр хүний эрхийн комиссын гишүүд гар үсэх зураад их хурал дээр хэлэх нь байна гэж ойлголоо шүү. Тэгэхгүй бол болохгүй. Энэ өнөөдөр эн чинь цаг хугацаа 10 жилийн дараа наадахыг чинь үзэх ярих шаардлага гарна шүү дээ. Энэ холын улбаат асуудал байгаа юм шүү. За би тэгж ойлголоо. Тэр Нэмдоржи ярьсан үнэн бол гэж яриад аж хэрэггүй л дээ.